Мөрөн за энэ хөтөлбөрийг 14 байгууллагын төлөөллүүд оролцож бол санал бодлоо тусгаж боловсруулсан гэдгээрээ бас онцлогтой. За суралцагч хотын хувьд бол бидний хамгийн эцсийн зорилго нь ЮНЕСКОд бүртгүүлэх. Тэгэхээр ЮНЕСКО гэхэлэр та бүхэнд бас том ойлголт бол сонсогдож магадгүй. Гэхдээ ЮНЕСКОгийн суралцагч хотуудын сүлжээнд ямар байгууллагууд элсэж ордог вэ гэхэлэр одоо байгаа түвшнээсээ тодорхой ахиц гаргасан эерэг өөрчлөлтийг авчирсан ийм хотуудыг нэгтгэдэг. Тэрнээс биш дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын дайны хөгжсөний дараагаар бол суралцагч хотуудын сүлжээнд нэгднэ гэсэн ойлголт бол байхгүй. За тиймээс Баруурт хотын хувьд бол одоо байгаа түвшнээсээ салбар бүртээ иргэдийнхэн эрүүл аюулгүй тухтай орчинд амьдрах, дээрэс нь суралцах ийм боломжийг хүний хөгжлийг дээшлүүлсэн эерэг өөрчлөлтийг гаргах энэ хөтөлбөрийг батлуулсан гэдгийг бол та бүхэндээ онцгойлон хэлье. За ингээд харахаар дэлхийн 91 улсын 498 хот бол энэ суралцагч хотын сүлжээнд бол нэгдсэн байдаг. За ингээд Монгол улсын бол Баянгол дүүрэг нэмэх нь Эрдэнэт хот бол суралцагч хотуудын сүлжээнд бол нэгдсэн байгаа. Тэгэхээр Монгол улс тэр дундаа Сүхбаатар аймгийн Баруурт хот бол суралцагч хотын сүлжээнд нэгдэх бүрэн боломжтой гэдгийг та бүхэндээ бол хэлье. За бид хөтөлбөрөө боловсруулахдаа түрүү хэлсэн 14 байгууллага энэ төлөөлөл саналаа тусгасан. За ингээд саналаа тусгахдаа биднэрт ямар одоогийн нөхцөл байдал ямар байгаа гэдэг дээр дүн шинжилгээ хийсэн. За ингээд Баруурт сумын хүн ам бол сүүлийн 3 жилийн дунджаар авч үзэхэд 3.1% өсөлттэй байгаа. Өөрөөр хэлэх юм бол Баруурт сумын хүн ам жилээс жилд өснө нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид хотын соёлыг иргэдтэй төлөвшүүлэх ийм зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа гэдэг ийм хэрэгцээ шаардлаган дээрээс л үндэслэн за нэмэх нь бид 2045 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө баталсан гэдэг ийм давуу талуудаа бол харсан байгаа. За манай хотын алсын хараавал та бүхэн энэ танилцуулган дээр харж байгаа шиг эргэн төвтэй хөгжлийн бодлогод тулгуурласан амьдрахад таатай хөгжлийн загвар хот болно гэж байгаа. Тэгэхээр суралцагч хотын эцсийн зорилго бол хөгжлийн загвар хот болох нэ гэдгийг бол та бүхэн бас анхааралтай аваарай. За суралцагч хотыг бид боловсруулахдаа бүхэл бодлогын баримтчигчтэй нийцүүлсэн салбар дундын хамтын ажиллагааг оролцоог хангасан. Тэгэхээр алсын хараа 25-аас эхлээд урт хугацааны болон дунд хугацааны, богино хугацааны бүх бодлогын баримтчигчтэй энэхүү хөтөлбөр маань нийцж байгаа гэдгийг бас дурдъя. За суралцагч хотыг бид боловсруулад явж байхад ингээд салбарын асуудлуудыг судлаад суралцагч хот хөтөлбөртөө тусахыг зориход бол зорилгоо нь маш том болж исэн. За үүнийг ажлын хэсэг маш удаан хугацаанд бид нар 3 сар гаруй хугацаанд хуралдсан, уулзсан, ярилцсан. За ингээд зорилгоо товчхон тодорхойлсон. Өөрөөр хэлэх юм бол иргэд маань суралцах ёстой. Өдөр тутамдаа суралцсан. За үүнийг нь төр хувьшлын хамтын ажиллагаа оролцоотойгоор дэмжсэний үр дүнд бол найрсаг Баруурт суралцагч хотыг зохицлон бүтээнэ гэж зорилгоо бол тодорхойлсон байгаа. Тэгэхээр бүх талын оролцоотой иргэдийн дэмжлэгтэйгээр л энэхүү хөтөлбөр хэрэгжих нь байна. За зорилгынхаа хүрээнд бид 3 зорилтыг бол дэвшүүлсэн байгаа. Зорилтоо бас бид маш олон томьёолж үзсэн. За ингээд 3 зорилтын дээр бол тогтсон. За нэгдүгээр зорилт нь болохоор насан туршдаа суралцах 10 барилыг хэвшлийг дадлыг иргэдэд төлөвшүүлье. Амьдралын зөв дадал хэвшилтэй хөдөлгөөнөөр эрүүлждэг, зөв хоолтоор эрүүлждэг, эрүүл мэндийн суурь мэдлэгтэй ийм иргэдийг хотынхоо хөгжилд оролцуулснаар суралцагч иргэн бол төлөвшөх юм гэдэг энэ зорилгыг бол хамгийн ихний зорилт болгосон. За ингэж иргэдээ суралцагч иргэнийг төлөвшүүлэх явцад юу шаардлагатай вэ гэхээр 2 дугаар зорилт нь уялдаж орж ирэхдээ мэдээлэл технологийн 100% амьдарч байгаа. Тийм учраас бид бүх шатандаа төрийн үйлчлэгийг захимжуулахад онцгой анхаарна. Ийм Монголиа руу платформ руу төрийн ямар үйлчлэгээ орох боломжтой юм? Боловсролын салбараас магадгүй орон нутгийн өмчтүүдийн ногоон байгууламжтай холбоотой, хог хаягдaltaй холбоотой ямар үйлчлэгээнүүд ийм Монголиа руу орох боломжтой? Тэр болгоныг бид нар захимжуулъя гэж байгаа. Нөгөө талаасаа захим ур чадварыг нь дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Энийг бид 22 байгууллагаасаа харьяа байгууллагуудаас эхлэн цаашлаад нийт иргэдийн захим ур чадварыг сайжруулахад
олон талд хамтын оролцоотойгоор хийх боломжтой гэж харж байгаа. За ингээд орчин чухал. Тийм учраас бид захим технологийн орчны хүртээмжийг нэмэгдүүлнэ. За суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд бол бид хин нэгэн байгууллагын одоо түрүү бас дурддагжсэн таблет юм уу ноутбукийг нэмэгдүүлэхээс илүүтэй хөтөлбөрийн хүрээнд бол киоск гэдэг юм уу иргэдийн энэ захим хаанаас ч хэрэглэх боломжтой нийтэд хүртээмжтэй ийм техник технологиг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаар энэ хөтөлбөрөө боловсруулсан. За байгууллагын техник технологийн шинжилгээг бол бүгдээрээ ярилцаж агаад төсөв дээрээ хамгийн чухал асуудлуудаа эрмэлж гаргаж ирээд шийдвэрлэх боломжтой төрөө засаг даргын ярианд бас дурдгацсан гэдгийг бол хэлье. За ингээд захим үйлчлэгээний хилтэс болон бусад байгууллагуудаа хамтруулж захим ур чадварыг дээшлүүлэх нь байна. За 3 дугаар зорилт нь юу вэ гэхээр доктортой хөгжлийн үзэл санаа гэдэг зүйл бол суралцагч хотын хамгийн чухал үзэл санаа байдаг. Доктортой хөгжлийн 17 зорилтыг энэхүү үйл ажиллагааныхаа явцад нийцүүлж хэрэгжүүлнэ, төлөвлөнө. За ингэхдээ бидний хамгийн гол зорилго бол төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг сайжруулна. Өнөөдөр Баруун цумын 22 байгууллага нэмхэн салбар хороод хувийн хвшлийн мал эмнэлэг үржлийг нэгжүүд хамгийн түрүүнд бид нар салбар хоорондынхон уялдааг сайжруулах шаардлагатай. Нэг байгууллага дангаараа үйл ажиллагаа явуулах нь үр дүн муутай байдаг. 2 байгууллага, 3 байгууллага нэгтгэх нь үр дүнг ахиулдаг. Цаашдаа Баруун цумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бүгд хамтарч нэг үр дүн рүү чиглэж нэг үйл ажиллагаагаа хамтарч хийх нь үр дүнг ахиулна гэсэн ийм зорилтуудыг бол суралцагч хотын хүрээнд бол дэвшүүлэн тавьсан. Зорилт болгоны хүрээнд бид арга хэмжээнүүдийг төлөвлөж байгаа. Үйл ажиллагаа арга хэмжээ. Та бүхний гар дээр тарах материал очсон байгаа. Суралцагч хот хөтөлбөр бүрэн ихээр очсон. Тиймээс би энд довчхон танилцуулъя. За 1-р зорилтын хүрээнд бид иргэдийн оролцоотой Найрсаг Баруун хот нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна гэсэн ийм үйл ажиллагааг тусгаж өгсөн. Үүнийхээ хүрээнд бид олон арга хэмжээнүүд төлөвлөж байгаа. Гол агуулга нь юу вэ гэхээр ерөөсөө л иргэдийн оролцоог нэмэгдүүлье. Иргэдийн оролцоо гэдэгт төр нь орж ийн, иргэн нь орж ийн, хувийн хвшлийн байгууллага нь орж ийн, төрийн байгууллагууд нь орж ийн. Бүгдээрээ л хотынхоо хөгжилд оролцдог бай гэдэг. 2025 онд бид иргэдийн оролцоог дэмжих жил болгон зарласан. Иргэдийн оролцооны эхлэл суурь маш сайн тавигдсан гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ ажлаа үргэлжлүүлж жил бүр оролцоог тодорхой хувиар ахиулахыг бол энэхүү хөтөлбөрт бол оруулж өгсөн. За мөн иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх буюу ерөөсөө л иргэн иргэнтэйгээ элдэх харилцаатай бай. Дэлгүүр хошоогоор ороод гарахад, үйлчлэгээний төвөөр ороод гарахад сайн мануу давтай морилно гарахад баяртай гэдэг үгийг хэлдэг. Ийм үйлчлэгээний соёлтой, эрх хандлагатай, ийм иргэд аж ахуй нэгж төрийн байгууллагуудыг бий болгох зорилтыг энэхүү зорилтын хүрээнд оруулж өгсөн. За дараагийн үйл ажиллагаа нь амьдралын зөв дадал хэвшил гэдэг ойлголтыг бид оруулж өгсөн. Амьдралын зөв дадал хэвшил дотор бүгдээрээ дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшье. Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг байгууллагууд нь хий. Иргэд нь багийнхаа нутаг дэвсгэр дээр дасгал хөдөлгөөнийг дулааны улиралд хий. Дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжиж гэдэг ийм зорилтыг оруулж өгсөн. За мөн эрүүл мэндийн чиглэлээр эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилтуудыг оруулж өгсөн байгаа. Энэ дотроо бид хамгийн түрүүнд иргэдийн шүүмжлэлийг дагуулад байдаг дархлаажуулалтын асуудлыг хөнөн ярьж байгаа. Дархлаажуулалтыг иргэдэд ойлгуулснаар нөлөөллийн ажил хийснээр заавалшгүй шаардлагатай хамрагдах ёстой дархлаажуулалтын хувийг нэмэгдүүлнэ гэдэг зорилтыг оруулж өгч байгаа. Мөн халдвар тус өвчлүүдийг багасгах энэ ажлуудыг бас энэхүү зорилтын хүрээнд бол оруулж өгсөн. Тэгэхээр салбарын хувьд бол харьцангуй өргөн сар хүрээтэй ийм хөтөлбөр боловсруулагдсан 5 жилийн хугацаанд бид нар арга хэмжээнүүдийг төлөвлөн эцсийн үр дүнд нь бол эрүүл амьдралын зөв дадал хэвшилтэй иргэд бол бий болно гэдэг зүйлийг бол хэлье. За 2 дугаар зорилтын хүрээнд захим ур чадвар, захим хэрлийг дэмжихийн хүрээнд бол бид нар иргэдийн сургалтын хэрэгцээ шаардлагын судалгааг бол насан туршийн сурталчилгын төвөөс авсан. Ингэхэд иргэд юу хүсэж байна вэ гэхээр нэгдүгээрт нь хувь хүний хөгжлийн сургалт, хоёрдугаарт нь захим ур чадварыг дээшлүүлэх. Энэ сургалтын хэрэгцээ шаардлага бол өндөр гарч ирсэн. Тэгэхээр яг иргэдийн судалгаанд суурилсан сургалтуудыг
мэргэжлийн байгууллагуудаа хамтраад зохион байгуулж хувь хүний хөгжлийг дээшлүүлнэ гэдэг ийм зорилтыг бол бас дэвшүүлж өгсөн гэдгийг. За дараагийн зорилтын хүрээнд бид санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх гэдэг зорилтыг Монгол банктайгаа хамтран дэвшүүлж байгаа. Та бүхэн анзаарч байгаа бах. Захим заллан та холбоотой мэдээлэлүүд олон нийтийн сүлжээгээр маш их явж байна. Дээрээс нь банк усаас өндөр хүүтэй зээл аваад иргэд санхүүгийн хүндрэл бэрхшээлд орж байна. Иймээс иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээнүүд бас энэхүү суралцагч хот хөтөлбөрт орж байгаа. За үндэсний үнэт зүйл өв соёлоо хадгалан хамгаалах, өвлөн уламжлагчийг түгээн дэлгэрүүлэх энэ зорилтууд бас энэхүү хөтөлбөрт бол орсон байгаа. За зөвхөн нэг талаасаа төр хийгээд байдаг биш, сайн дурын үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэд сайн дураараа энэ суралцах дадал хэвшилтэй болох гэдэг ийм зорилтыг бас оруулж өгсөн гэдэг зүйлээ бол хэлье. За ингээд цэнхэр алмазын зураг харагдаж байгааг анзаарч байгаа бах. Бид бол жил бүрийн 12 дугаар сарын 31-нд цэнхэр алмазаа суралцагч хот хөтөлбөрийн хаалт буюу иргэд болоод баруун цумын хүний хөгжилд ямар ахиц харсан бэ гэж дүгнэж шилдэгүүдээ шагнадаг энэ цэнхэр алмаз сүлт модны наадмаа бол энэхүү хөтөлбөртэйгээ уйж өгснөөрөө бас онцлогтой байгаа. За дараагийн захим ур чадвар 2 дугаар зорилтын хүрээнд бид баруурт аппликейшнаа онцлойлон оруулж өгч байгаа. Баруурт аппликейшны хувьд бол энэ сард бол ашиглалтанд орно. Иргэдийн өргөдөл гомдлыг бид нар захимаар авдаг нэг платформ нэмэгдэж байна гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. Энэ дээр 22 байгууллага маань бүгд админтэй болно баруурт аппликейшн дээр. Тухайн байгууллага руу ямар нэгэн өргөдөл ирэхэд Сүхбаатар товчлолт үйлчлэгээ орон нутгийн өмчлөлтийн газрыг сонгоод өргөдлөө илгээнэ. Энд золбин нохой байна. За цэцэрлэгийн асуудал байхад тухайн цэцэрлэгээ сонгоод өргөдлөө илгээнэ. За тухайн байгууллагыг хариуцсан админ өргөдлийн хариуг 30 хоногийн дотор шийдвэрлээд иргэнд буцаа мэдэгдсэн байна. За энийг хяналт нь бол барууртын тамгын газар дээр явна. За цаашлаад бид нар баруурт цумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг бүгдийг нь баруурт аппликейшнтэй холбоод админтэй болгоно. Тэгэхээр иргэн хаанаас ч орон зай цаг хугацаанаас үл хамааран санал бодлоо шууд төрийн байгууллагууд руу хөргүүлдэг болох нь байна. Тэгэхээр байгууллага болгон бас админ томилох нь байна. Админа ямар хүнээр томилох вэ гэдгээ бас бодож байгаарай гэдгийг та бүхэндээ хэлье. За зөвхөн төрийн байгууллага гэхгүй аж ахуй нэгж байгууллагуудыг энэ захим үйлчлэгийг яаж хөгжүүлэх вэ? Баруурт аппликейшнтайгаа яаж холбох вэ гэдгийг бид бүхэн тал талаас нь бодсон. За ингээд бид аж ахуй нэгж байгууллагуудаа хамгийн түрүүнд мэдээллийг нь оруулна. Та дарган цочид буудал баруурт цуманд ирээд буугч хаавал баруурт аппликейшн руу ороход дарган цочид буудалтай холбоотой утасны дугаар холбогдох мэдээлэлүүд бүгд байж байна. За цаашлаад бид нар аж ахуй нэгж байгууллагууд дээр бас админы эрх өгнө. За гэхдээ энийг бол жил жилдээ тодорхой хэмжээнд байгууллагуудаа гэрээлж өгнө. Бүр цаашлах юм бол 25 он гэхэд баруурт аппликейшнаар дамжуулж хоолоо захиалдаг, хөрвүүлж авдаг бизнес эрхлэгчид маань бизнесээ энэ хүргэлтийн үйлчлэгийг баруурт аппликейшнаар дамжуулж хийдэг болгох ийм том зорилтыг бас дэвшүүлж байгааг та бүхэндээ уйлдуулъя. За захим үйлчлэгийг нэвтрүүлэхийн тулд орчин төрөө ярьсан тийм. Тэгэхээр киоск машин болоод бусад ийм төрийн үйлчлэгийн операторын тоог нэмэгдүүлэх захим үйлчлэгийг хаанаас ч авах боломжийг бол бас бүрдүүлэх гэж бид бүхэн суралцагч хот хөтөлбөртөө бол тавьж өгсөн. За дараагийн зорилт маань бид доктортой хөгжлийн үзэл санаа гэдэг зүйлийг ярьж байгаа. Инхээр 17 доктортой хөгжлийн зорилтын хүрээнд байгууллагууд маань арга хэмжээгээ бас төлөвлөж байхыг та бүхнээсээ уриалж хөтөлбөрийн жил жилийн хэрэгжүүлэх төлөвлөгөөнд бол энэхүү арга хэмжээ орно. Цаасаа яаж хэмжих вэ? Хогоо яаж ангилах вэ? Экосистемээ яаж хадгалах вэ гэд энэ болгон маань доктортой хөгжилд хамаардаг. Тэгэхээр бидний үйл ажиллагаа тус бүрт доктортой хөгжлийн үзэл санаа бол шингэх ёстой гэдгийг энэхүү хөтөлбөрөөрөө бол дамжуулж байгаа. Бид арга хэмжээнд дээрээ бол яг тухайн арга хэмжээг төлөвлөж оруулах учраас бол тодорхой болно. За хамгийн гол нь салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах гэдэг зүйлийг энэхүү хөтөлбөрт оруулж гисэн. Түрүү би хэлсэн баруурт цумын 22 байгууллага, цаашлаад баруурт цумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага бүгдээрээ хамтарч ажиллах нь хамгийн сайн эерэг үр дүн өөрчлөлтийг авчирна. Тиймээс энэхүү хөтөлбөрийг боловсруулахад оролцсон 14 байгууллага гол манлайлж, за бусад байгууллагуудыг бодлогоороо хангаж, уриалж үйл ажиллагаануудаа хэрхэн яаж хамтрах вэ гэдэг дээр бол бас чиглүүлж ажиллана гэдгээ бол хэлье. За бид хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ боловсруулахдаа
юуг хамгийн түрүүнд бодож исэн бэ гэхлээр ерөөсөө л оролцоо юм байна. Дээрэс нь одоогийн хийж байгаа ажлуудтайгаа чиг үүргүүдтэйгээ уялдуулах ёстой. Суралцагч хот хөтөлбөр гэхлээр шинэ хөтөлбөр гараад ирлээ. Бас ажил дээр ажил нэмэхэндээ гэж битгий ойлгоорой та бүхэн. Юу вэ гэхлээр яг одоогийн байгаа үйл ажиллагаа арга хэмжээгээ шинэлэг арга барилаар хэрхэн яаж хамтарч иргэнд хүртээмжтэй байдлаар хийх вэ гэдгээд бодож төлөвлөнө. Шинэлэг ажил арга хэмжээнүүд мэдээж нэмэгдэнэ. Гэхдээ хийж байгаа ажлаа уялдуулахад илүү гол анхаарлаа хандуулна гэдгийг үл хэлье. Тэгэхээр та бүхэн ямар ч ажлыг суралцагч хот хөтөлбөртэй уялдуулж хийх бүрэн боломжтой. Тэгээд 5 жилийн хугацааны арга хэмжээний төлөвлөгөө та бүхэн дээр очсон байгаа. 5 жилийн арга хэмжээний төлөвлөгөө ерөнхий байгаа. Ерөнхий байгаа учраас дотор нь ямар ажлыг уяад хийгээд жилийн арга хэмжээний төлөвлөгөөн дээр оруулах боломжтой гэдгийг дахин хэлье. За ингээд бид суралцагч хот хөтөлбөрөө 26-аас 27 онд бол эхний үр дүнгээ харна гэж бодож байгаа. За 2 дугаар шат буюу 28-аас 30 онд бол ЮНЕСКОд бүртгүүлнэ гэсэн ийм том зорилготойгоор бол хөтөлбөрөө бол энэ онд бол эхлүүлж байна. За хөтөлбөр учраас санхүүжилттэй байх ёстой. Та бүхэн анзаарсан бол энэ жил 70 сая төгрөг энэхүү хөтөлбөрт иргэдийн урал маань баталж өгсөн. За 70 сая төгрөгнөөс цэнхэр алмазын төсөв маань бол 30 сая төгрөг байдаг. Тэгэхээр энэхүү хөтөлбөрт зориулж энэ жил 40 сая төгрөг. Гэхдээ бид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ 40 сая төгрөгөөр хязгаарлагдахгүй өөр ямар их усүв байна уу? Дээрэс нь ямар ажлууд уялдах вэ гэд. Найрсаг баруур театр өдрөлөг дээр ихэд 15 сая төгрөг тавигдсан. Энэ 15 сая төгрөгийг бид суралцагч хоттойгоо уялдуулад 9-р сард Найрсаг баруурт суралцагч хот суралцахын баяр болгож өөрчлөлт тэмдэглэж байгаа. Тэгэхээр 40 дээр нэмэх нь 15 гээд 55 сая төгрөг энэ суралцагч хотын хөтөлбөрт орж ирж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд хөдөөгийн явуулын амбулаторийн үндэслэг байна. Өөр бусад үйл ажиллагаа залуусын оролцоо хөтөлбөр, зөв хөвшил, зөв амьдрал хөтөлбөр гээд баруурцмаас хэрэгждэг олон төсөл хөтөлбөрүүдийг энэхүү төсөх хөтөлбөртөөгөө уялдуулж хамтран хэрэгжүүлнэ. Дан ганц суралцагч хот хөтөлбөр гэж хэрэгжихгүй бүх салбар хоорондын уялдаа холбоог хангана гэдгээ бол та бүхэнд хэлье. Найрсаг баруурт суралцагч хот хөтөлбөрийн эхний жилийн үйл ажиллагаа бол хэрэгжинэ. Ингээд та бүхнийг бас хамтран ажиллахыг бол урьж байна.